Сүүлийн асуултыг Кодигоос асууя. Чамайг бүх анхаарлаа Кайд төвлөрүүлж байгааг мэдэж байна. Гэхдээ хэдхэн ширээний цаана Твиттерээр чамтай баггүй маргаа өрнүүлсэнийг залуу сууж байна. Йоо, тиймээ сонсооч энэ залуу нэрээ энд ирээд суучсан байгаа юм байна. Тэрний хийдэг зүйл нөгөө л нэг новши явгын яриа. Хараач тэ тэрний үс зүс хувцас гэдэл. Үнэн дээр надад бол юм болохгүй. Тэрний учрыг олчих залуу миний баруун талд сууж байна. Энэ тулаанаар тэнд сууж байгаа залуугийн юу чаддгийг л харцгаая. Шон чи Коди руу харж байгаад хэлэх зүйл алгагүй. Чи Твиттерийн хойноос олон юм ярьдаг шүү дээ. Харин тэр яг одоо хажууд чинь сууж байна. Нэг зүйл хэлээ л дээ. Тэр ярихыг хүсэхгүй байх шиг байна. Тэр 2017 оноос хойш өрдөө ганцхан удаа л ялалт байгуулсан. Сайхан шалтгаан байна тийм ээ, сайхан хэллээ. Чи яг дажгүй чансаатай хинтээ тулалдсан юм бэ? Хинч байхгүй. Чи өрдөө ганцхан л ялсан. Сонсооч залуусаа би энэ хүүшиг ийм онгироо бас сагсуу байж чадахгүй. Тэр ганц хоёрхан гайгүй тулаанаар шууд дээшээ цойлоод гараад ирэх юм шиг юм бодоод байна. Ингэхгүй бол ивент итгэгчтэй алдчих гээд байгаа байх. Надад нэг асуулт байна. Чи яагаад доошо жим бууж байгаа юм бэ? Би маргааш доод жиндээ ялалт байгуулчихад буцаж жин өгсөн ч чиний үгсийг өршөлдөж чадна. Тэнийг сонсогдож байна. Амархан. Чи бол дэндүү амархан. Би чиний талаар бодох сонирхол үнэндээ алга. Би одоо болох тулаандаа төвлөрөлтэй байгаа юм шүү. Хөөе, ах нь ярьж болох уу? Чамайг аргалчих залуу. Наад хоолой чинь нэг л айсан сонсогдоод байна. Хоолой яасан гэж. Баг зэрэг айсан. Юунаас айсан гэж. Надаас. Чам шиг инээдтэй хараал идсэн алиалагч юмнаас айна гэж юу? Наад үсийг чинь харсан гинэт хөөсөн чихэр идмэр болоо явчихлаа. Дэн чи намайг Кодитой хамт ойрын хугацаанд торонд оруулах талаар бодооч. Сайхан сонсогдож байна. Яг одоо хийцгээе дүү минь.